Дэлхийн хамгийн энэрэнгүй шүүгч гэгддэг Фрэнк Каприо өчигдөр буюу 8 дугаар сарын 20-ны өдөр 88 наснда таалал төгслөө. Тэрээр 2023 оны 12 дугаар сард нойр булчиргаан хорт авдартай гэдгээ олон нийтэд зарлаж байсан юм. Шүүгч Фрэнк Каприо 1985 оноос 2023 он хүртэл 38 жилийн турш Америкийн нэгдсэн улсын Род Айленд мужийн Провиденс хотод ерөнхий шүүгчээр ажиллажээ. Тэрээр 2000 оноос хойш 20 гаруй жил ABC, PEG, NBC зэрэг сувгуудаар цацагдсан Captain Providence телевизийн шоу нэвтрүүлэгт шүүгчээр ажиллаж хөнгөн маз энэрэнгүй сэтгэлээрээ үзэгч олонд алдарсан юм а. Тус телевизийн шоу нэвтрүүлэг нь иргэн захиргааны хэрэгүүдийг шүүхийн танхимд шүүж байгаа үйл явцыг үзүүлдгээрээ онцлогтой. Түүнийг дэлхийн хамгийн энэрэнгүй шүүгч гэх болсон шалтгаан нь Captain Providence нэвтрүүлэгт шүүгдэгчийг шүүхтэй амьдралын нөхцөл байдал хүндрэл бэрхшээлийг ойлгож уян хатан шийддэг байснаас болсон юм а. Тухайлбал 2018 онд өндөр настай эмэгтэй машина буруу барилуулснаас үүдэн торгуулийн хуудас авсан ба эмчилгээ хийлгэхийн зэрэгцээ хүнд амьдралтай байдаг тухайга шүүх танхимд хэлэхэд торгуулийг нь бүрэн цуцалж байсан билээ. Түүний гигэн дурсалд зориулж Род Айленд мужийн захирагч Дан Маки тус муж даяар төрийн талбайгаа хагас мандуулан шүүгчийн амьдрал гавьяаг алдаршуулан хүндэтгэх шийдвэр гаргажээ.